За өглөөний мэнд өдрийн мэнд сайхан амарцгааж байна. Сайхан амарч байна уу? Ажил төрөл амьдрал сайн байцгаана уу? Өчигдөр манай Библийн сургуулийн төгсөгчдийн дундах саксны тэмцээн болдго юм байна. Тэгээ намаа гэрээ тоглоорой гэт. Миний сакс тогломж гэж юу аах вэ? Тэгээд за тий яа тийгэл очсон л та. Тэгээ очихдаа ямар ч хэсэн би нэг гол хийнэ гэж бодсон. Яаж хийж яагаад нэг гол хийндэ гэж бодсон. 2 гол оруулсан. Тэгээд манайх 3 тоглосон. Гурууланд нь ч бодоо боллоо жигдсэн. Тэгээд байр эзлээг үлдээ. Яг зүгээр нь тийшээ очихдаа би ямар нэгэн байдлаар сайхан сакс тоглоод нэг сайхан байж байгаа дэрья гэж бодоод очсон. Тэгээ сайхан Библийн сургуулийн өгсөн залуучуудтайгаа багш нартайгаа уулзаад ярилцаад бас нэг сайхан стрессээ тайлаад ингээд ирсэн. Тэгээд маш олон төгсөгч нар тэнцээ багш нар төгсөгч нар тэнцээ хамт байсан. Тэгээд тэр хүмүүсийг харахтаа би бас бурхан талархчихлаа. Тэр Библийн сургууль гэдэг зүйлээр бас эзэн өөрийнхөө хүмүүсийг ямар их одоо ашиглаж бий болгож гаргаж ирж тэгээд энтэнд илгээж Монголын өнцөг булан бүрт тэр хүмүүсээр дамжуулж барахаа ажиллаж байгаа юм бэ гэдгийг харахтаа маш их талархчихлаа. Тэгээд манай цуглаанаас бас олон хүмүүс Библийн сургуульд сурч төгсөж, үйлчилж, ажиллаж амьдарч байгаа. Тэгээ одоо бас зарим нь сурж байгаа. Тэгээд иргэчлээс бас ерөнхийдөө зарим нэг нь орох байх сургуульд гэж бодож байгаа. Тэр нь яг Библийн сургуульд миний хувийн зүгээр бодол сонирхол бол Библийн сургуульд манай цуглаанаас байнга ингэж яваад байгаасэ, байнга ингэж ороод байгаасэ гэж хүсдэг юм байна. Тэгээ Библийн сургуулийн оюутнуудын манд одоо цуваа тасрахгүй үргэлжилж байгаасаа гэж бас их хүсдэг байгаа юм л да. Тэгээ та бүгдийг бодохдоо та бүгдийг бас бодолдоо залбиралдаа тэр Библийн сургуулийн төлөө үргэлжлүүлэх сайхан залбирч байгаарэ гэж хүсэж байна. Амен. За энэ халуун байна уу? Үгүй юу. Учир зүггүй хөл сурсаад байгаа чинь. За тэгээд Библийн бүгдээрээ Эхлэл номноос явж байгаа тий. Эхлэл номноос явж байгаа. Эхлэл номноос явж байгаа. Манай хүү бол машин дотор миний альчуур өргөчж аваад ирэхэд л гэж. Сүрэ. Наа чи дэлхүр. Хүснэ альчуур өргөч. Уучлаарай. За Библийн Эхлэл номноос бүгдээрээ явж байгаа. Тэгээ өмнөх эсгүүдээс харах юм бол бүгдээрээ Авраам дуудагдаад, өрөөгдөөд, тэгээ Лоттойгоо эвдрэлцээд, муудалцаад, тэгээ Лоттод өгөөмөр сайхан сэтгэлээр хандаад, дараад нь тэгсэн чинь Лотт нь баригдаад, олзлогдоод, тэгээ Авраам түүнийг очиж суллж байгаа. Тийм ээ? Эзний өрөөлөөр тэр Авраам өчрхэгжиж тэнцээ Бурхны өрөөл асгарч байгаа. Ингэх мэт байдлуудыг бид нэр үзсэн байгаа. Өнгөрсөн эсгээс харах юм бол Мелхиседек гэж тэр тахилч нэгэн тэ уулзаад Авраам бас өргөл өргөөд 11 өгөөд тэгээд өрөөл аваад тэгээд сайхан ингээд байж байгаа талаар үзсэн л дээ. Тэгээ 15 дугаар бүлгийн одоо эхний энэ 6 ишлээс харах юм бол энд нэг Авраам бурхан хоёрын хоорондох харилцсан ярианы хэсэг гарч байгаа юм. Авраам тэр хаадуудыг 4-5 хаадуудыг бүгдээр ингэ ялсан. Ялаад эргэж ирсэн. Эргэж ирээд тэр маш их айцтай байсан баг гэж үзэж байгаа. Мэдээж хин хаанаас нь дахиж гарч ирээд юу болох вэ? Юу хийх вэ? Тэ? За хаана ямар асуудал бий болох вэ? Дахиад тэр хаадууд цэрэг босгож ирээд магадгүй Авраам руу дайлаар мордох юм болоо гэх мэтлэн олон айц, олон аимшиг, олон тэр одоо санаа зовнилт тэнд байсан байх гэж ойлгож байна. Харин яг энэ үед нь эзний үг Авраамд үзэгдлээр ирээд хэлсэн байгаа. Авраамаа бүү бамбай чинь бий тул шагнал чинь агуу их гэж хэлсэн. Тэр Авраамыг 12 дугаар Эхлэл номны 12 дугаар бүлгээс үзэх юм бол Авраамыг өөрийнхөө аав ээжтэй ах дүүс нартайгаа гэртээ сайхан амьдраад байж хат нь бурхан дуудаад би чамд амласан газартаа чамайг аваач. Тэгээд чи сүү бал бурмаар бэлгсэн газар сайхан амьдрнаа гэж хэлсэн. Яг одоогийн байдлаас бид нэр аваад үзэх юм бол бурхны тэр амлалтанд Авраам дагаад итгэсэн тийм үү. Тэгээ итгээд явж байгаа амьдралыг хараад ингээд үзэх юм бол үнэндээ Авраам бурхны дуудлагаар гараад яваад жаргасан уу, зовсон уу гэдгийг бид нэр харьцуулаад үзэх юм бол бидний ухаанаар харах юм бол зовсон. Авраам. Яг үнэндээ бид нэр үзэх юм бол жаргаагүй шүү дээ Авраам. Тэнчэнээс гараад явсан. Гараад явсан чинь эхнээсээ ихсүүлээл бөөн дайн, дажин, тулаан үүсэл
нөгөө ихнэр мөхрийг булааж авч яваал те. Тэгээ байжсэн чинь нөгөө нэг нагц дүүтэйгээ итгэжсэн хамгийн сайн ойр дотныхоо хүнтэй хэрэлдэж уралдаал нөгөө лот нь ард урд нь гарч худлаа үний юмарал газар мазраа булаацтаал тэгсэн чинь нөгөөх нь дахиад тун удаагүй яжэл хамгийн хайртай дотны хүмүүс нь олцлогдоол дайн дажинд мордоол хэвээр ёо бон гай болж байгаа шүү Авраамын амьдрал яг үнэндээ энэ чи. Тэрний орон зүгээр гэртээ аав ээжийнхээ хажууд аз жаргалтай амар тайван амьдраа байжсэн бол ямар сайхан жаргалтай байх байсан тийм үү? Гэтэл үүндээ яг энэ хэсгийг ингээд 12-оос 15 дугаар бүлгийг аваад үзэх юм бол Бурхан Авраамыг дуудаад илгээсэн энэ хооронд юу болж ийнэ гэхээр үүндээ Авраамын амьдрал маш их тийм одоо хөдөлгөөнтэй, маш их тийм одоо юутэй те эрчимтэй, маш их тийм адал явдлуудтай амьдрал өнгөрч байгаа. Аюу их эрсдэлтэй явдлууд. Тэр нэг айхтар хаан ирээл ихнэрийг нь аваад булаагаа явчихж байгаа. Тэр дүр зургийг л бүгдээрээ төсөөлж үзье л да. Маш аимшигтай үйл явдал шүү дээ, тэ. Цэрэг, сэлэм, жадагшаал, агсаал, мангар хүчтэй нөхдүүдтэй эрэнгүүтээ ихнэрийг нь аваад явчихна. Айлгаал сүрдүүлээл. Тэгэл тэр 4-5 хаадын армийн эсрэг Авраам тулгаал. Эдгээрүүг аваад гэх юм бол энэндээ Авраамын амьдрал бол өстой жинхэнэ буцалж байгаа тийм явдал гарч байгаа. Тэгээ энэ яаж буцалж ийнэ гэхээр зүгээр нэг сайхнаар биш маш эрсдэлтэй, аимшигтай, аюултай ийм үйл явдлууд түүний амьдрал буцалж байгаа. Түүний амьдрал буцалж байгаа. Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Би өмнөх сургаал дээр хэлсэн. Бурхан биднийг дуудсан. Энэ дуудлага бол Бурхан биднийг амар сайханд чинь жаргаагаад өгөө, амаа ангаагаад өгөө, хоолой чи хийгээд өгөө гэж байгаа юм биш шүү гэдгийг бид нар ойлгох ёстой. Бурхан биднийг дуудсан дуудлага бол бид Бурханд итгэмжтэй байхыг л Бурхан бидэнд сануулж байгаа. Бурханд бидний итгэмжтэй байх үед бидний амьдралд ямар ч асуудал тохиолдсон тэр үед Бурхан бидэнтэй хамт байна гэдгийг л хэлж байгаа юм. Амен. Үндэ бид нар Авраамын амьдралыг аваад үзэх юм бол түүний амьдралд юу ч тохиолдсон байсан Бурхан хамт байсан. Цаг ямагт хамт байсан. Эхнэрийг нэрээд булаагаад явхад ч гэсэн Бурхан хамт байсан. Тэгээ Бурхан ажиллаа хийсэн. Эргээд Саратагаа гэрлээд нэг гэртээ ороод аз жаргалтай амьдраа явсан. Лоттой муудалцсан. Түүний хамгийн хайртай дотны ач дүү болох Лоттой муудалцаад газар бэлчээр эд хөрөнгнөөс болоод муудалцсан. Тэр үед яасан Авраам өгөөмөр сэтгэлээр хандаж Бурханы өгөөмөр сэтгэлээр Лотод хандаад дүү минь чи дуртай газар ав. Чиний авсан газрын эсрэг салтанд бие өөе гэд сонголтыг Лотод өгсөн. Өөрөө тэрээр маш өгөөмөр зан гаргасан. Христ итгэгчдийн зан гаргасан л та үнэндээ. Бид нар өнөөдөр бас ийм өгөөмөр амьдрах хэрэгтэй байгаа юм аа. Өгөөмөр амьдралыг. Бид нар юм болгонд л би тэгсэн чи ингэсэн, би тэгсэн чи ингэсэн гэж хэрэлддэг. Үнэндээ Авраамыг харахад за чи нэг тэгээд хийж тэгээ үлдсэн нь минийх байгаа гэдэг асуудлаар амьдарч байгаа. Тийм хандлагаар амьдарч байгаа. Тэглээгээд Авраам ерөөсөө муудаагүй. Ерөөсөө хохироогүй. Монгол нэг сайхан зүрц зүг гэдгийг санаж байна уу? Юу вэ? Эдсэн ирүү хохаарч ирүүлсэн дов ногоорно гэдэг те. Тэр юу гэсэн үг вэ гэхээр өрний явахтай тэгээд нөгөө нэг өв сургадаг ч гэсэн тэр өвсийг ингээд идж байгаа малын тэр мал нь ер нь үхнэ л гэсэн үг. Тэгээ нөгөө хизээ их өвсөө ургад идүүлсэн ч гэсэн хичнээн мал өвсөө идүүлсэн ч гэсэн тэр дов дэнждэр дахиад өвс урганаа л гэсэн үг. Яг ингээд бид нэр тэрхэн процессыг ингээд харах юм бол тэрхэн хэсгийг харах юм бол мал бол амар ашиглаад байгаа байхгүй тэр дэнжиг. Хамаг сайхан өвсийг ялгаж идэл, тасалж хаяал, хөлөөрөө туучаал тий дээр нь ингээд баагаал шээгээл тэр мал бол тэр дэнж дээр бол туйлж байгаа шүү тий. Тэгээ яг нэг хэсэг хугацааны дараа харах юм бол нөгөө мал чинь тэгээд байхгүй болоод нөгөө дэнжин дахиад ургаад дахиад ингээд сайхан цэцгэлнэ л гэсэн. Тэгэхээр Христ итгэгч бидний хувьд бол уучлал гэдэг зүйл бол байх ёстой. Өгөөмөр зан гэдэг зүйл бол бидний хувьд байх ёстой. Бид өнөөдөр Бурханаар уучлагдсан хүмүүс шүү дээ. Амен. Та хажуудаа байгаа найзд хэлдэ. Найз минь чи Бурханаар уучлагдсан шүү гэд. Бурхан ер нь яагаад биднийг уучлсан юм болоо? Бид нар уучлагдах тийм зөв зохистой хүмүүс мөн үү? Үнэндээ. Өөрсдийнхөө зан, характер, бодол санаа, амьдралыг бүгдээр нэг аваад үзье да. Бид нар тийм сайхан, ариухан амьд дөө. Тийм гоё хүмүүс үү? Харвааслыг нүүрэн дээр нь инээд
одоо гэрэлтсэн нэг толгоон дээр нь ариун сүнс гэрэлтсэн тийм бурханд хайрлагдахгүй байхын аргагүй амьтад мөн үү бид нар? Ер нь бол ингээд зарим хүмүүс бидний хараад нүд нь хорсож байгаа шүү дээ. Энэ зөв амьтад гэлтэй. Тийм л хүмүүс шүү дээ бид нар. Яг үнэндээ гимтэй, нүгэлтэй, асуудалтай. Харин тийм хүмүүсийг бурхан уучлсан. Амен. Биднийг тийм учраас бурхан уучлсан байхгүй юу? Сайхан гоё учраас биш. Гим нүгэлтэй, сул дорой учраас бурхан биднийг уучлсан. Бид нар бурханы энэ өгөөмөр хайрыг бодож бусдыг уучлах хэрэгтэй их туснараа. Нэгэнтээ бурхан биднийг уучлсан байхад бид яагаад бусдыг уучлж болохгүй гэж? Бид яагаад бусдыг хайрлаж болохгүй гэж? Бид яагаад бусдад өгөөмөр хандаж болохгүй гэж? Авраам 15 дугаар бүлэг дээр бурхан Авраам хоёрын хоорондох яриа гараад байгаа юм л да. Бурхан Авраам хоёрын хоорондох яриа. Гэхдээ бид нар энэ цааш нь үргэлжлүүлээд харах юм бол бурхан Авраамд хандсан энэ хандлагаар дамжуулж энэ ертөнцийн аврал, энэ ертөнцийн тэр гайхалтай ерөөл нэгүслийн талаар ярьж, үргэлжлүүлж, ярьж гүйцэтгэх талаар энэ ч бурхан Авраамд сануулсан хэлж байгаа зүйлийг бид нар харж чадна. Бид нар нэг зүйлийг ойлгох ёстой. Бид бурхантай харилцахдаа зөвхөн би биш. Надаар дамжиж бурхан ажиллах байгаа юм шүү. Надаар дамжиж бурхан агуу зүйлсийг хийх юм шүү гэдэг итгэл дотор бид нэр зогсох ёстой. Өнөөдөр бид нар зөвхөн хамраа хардаг. Зөвхөн хамраа хардаг. Та нар хамраа харж чадж байна ингээ? Амаа харж чадж байна уу? Ирүүгээ харж чадж байна уу? Чадахгүй өстэй. Хүзүүгээ харж чадах уу? Харж чадахгүй байлаа гэж таны ам байхгүй юу? Ирүү байхгүй юу? Хүзүү байхгүй юу? Та ганцхан өөрөндөө хамартай юм уу? Чихээ харж чадж байна уу? Тэгвэл чих байхгүй гэсэн үг үү? Харж чадахгүй байлаа гэж бидний амьдралд байхгүй, бүх зүйл байхгүй гэж ойлгож болохгүй. Бүх зүйл бүтэхгүй гэж ойлгож болохгүй. Үнэн дээр бид өнөөдөр зөвхөн болж байгаа хамар доорхол хараад тэрэндээ л түүртэж амьдраад идэг. Тэрнтэйгээ л авцалдаатай амьдраад идэг. Өнөөдөр амьдралд юу хэрэгтэй вэ? Мөнгө. Өнөөдөр амьдралд юу хэрэгтэй вэ? Байдал. Өнөөдөр амьдралд юу хэрэгтэй вэ? Мөнгө, эд баялаг. Одоо юу гэдгийг те? Өөрийн ах дүүсийн эрүүл мэнд. Эсвэл өөрийн гэрт нь аз жаргалтай хоол нь тогоон хоолтой байх, хөрчин дүүрэн байхыг л хүсэж амьдэрдэг. Инээс цаашаа болоод ирэхээр би ч дээ. Би ийм зүйл хийхгүй, бусд нь хийх байлгүй дээ гэдэг ч юм уу те. Инээс цаашаа болоод ирэхээр нөгөө бурхан бит хоёрын харилцаа хамаагүй болчдөг. Зөвхөн төмпөн шанаа болоод ирэхээр өөрийнх нь асуудал болоод ирэхээр бурхан минь та тэгээч, бурхан минь та ingээч, бурхан минь миний хүүхдийг, миний эхнийг, миний гэр бүлийг, миний хитвчийг, миний эрүүл мэндийг ийм байлгаж өгөөч гэдэг. Тэгэж ярьдаг, боддог, залбирдаг. Гэтэл тэр дондгийн асуудал надад ерөөсөө падлийгүй. Дондгийн асуудал болоод ирэнгүүт бурхантай ерөөсөө хамаагүй болчдөг. За дондог тэр хоёр л уучраа олдох юм байгаа ч. Надад ямар падлий байна гэж боддог. Монголын асуудал болоод ирэнгүүт надад ерөөсөө хамаагүй. Тэгээ Монголын төрийн төлөө огтон боож өгнө гэдэг тэндээ л байдаг юм байгаа гэж. Ер нь төрийн төлөө огтон боож өгнө гэдэг үг хаанаас гаралдаг та нар мэдэх үү? Монгол ардын зүрхцсэн үг гэж бодож байна уу? Энд чинь манжийн үг байхгүй. Манжаас Монголд нутагшуулсан үг. Манжууд. Яагаад гэвэл манжийн дарлалд байгаа ард түмнийг босохгүй байхын тулд, дарангуйж байхын тулд төрийн төлөө огтон боож өгнө гэдэг үгийг манжууд гаргаж ирсэн юм. Монголд. Тэгээд нөгөө төрийн төлөө огтон боож өгнө гэд төр нь юу ч болж исэн хамаагүй. Улс нь юу ч болж исэн хамаагүй, тоохгүй. Яг одоогийн ийм амьдралаар амьдруулах гэж биднээс шиг ийм амьдралаар амьдруулах гэж манжууд гаргаж ирсэн байна. Одоо бүгдээрээ ингээд нэг юм ярий. За бүгдээрээ маргаас Сүхбаатарын талбай оръё. Одоо цуглаанаа дараад оръё. Очиж алдсан. Та нарын одоо Монгол улсын явуулж байгаа бодлогыг зөвшөөрч гинөө? Зөвшөөрч байгаа юу? Улс төрийн бодлогыг? Зөвшөөрч байгаа гараа өргөдөө гоё юу нөө? Бүгдээрээ мох. За тэгвэл явъя. Сүхбаатарын талбай ороод алдсан. Яг уу? Үдэлцээ тэднэртэй. Амжих уу? Тэгээ амжихгүй гэж бодож байгаа. Ер нь бол амжиж чинь цаан чинь. Тэгээ Гонконг Монкогод ганцхан 10 хэдхэн настай тэр бацаан
гудамжинд гарч ирээд одоо Гонконгийн 2 хүний нэг нь хятадын танкны эсрэг байлдах гэж зогсож штэ. Гэтэл монголчууд би огт нь боож өгөхөд яах юм гээ бодоо явж. Тийм учиртай. Төрийн төлөө огт нь боож өгнө гэдэг чинь тийм учиртай үг байхгүй юу? Уг нь шүү дээ бохтнууд нь боож өгөх хэрэгтэй юм аа. Охтнууд нь боож өгчөөч тэр хулганы хаант болж чинь айтайхан амьдрах айтайхан болох хэрэгтэй юм л. Гэтэл бид нар нэг тийм хувэ бодсон зан чанар үзэл санаа биднүүсийн эргэн тойронд байсаараад ийм ялзарсан санаатай болчихсон. Тэгээ Христийн хаанчлал дотор ч гэсэн яг энэ санаа бодол нь одоо ингэж өргөжөөд хилээд явж байна биднэр. Өнөөдөр зөвхөн би л болж ивэл болоо. Христ сэтгэлийг зөвхөн надтай хамааралтай л байвал болоо гэж хүмүүс бид нэр хувьчилж авчаад байна. Гэтэл Христ сэтгэл гэдэг чинь өнөөдөр глобал байх ёстой зүйл. Дэлхийн бүр тэр би миний их эцэг ах トゥ тэгээ цаашлал миний баруун зүүн дээд доор амьдарч байгаа найз нөхөд тэгээ цаашлал хороо дүүрэг анги хамт олон улс үндэстэн дэлхийн нийт даяар яригдах ёстой зүйл. Надаар дамжиж бид Христ сэтгэлийн үндснийг хитрхи их доош нь тавьж, хитрхи их доош нь оруулж, ачаагүй байдалд оруулж амьдарч байгаа энэ сүүлийн үеийн итгэгч бидний хувьд. Энэ юунаас харагдж байна гэхээр энэ ерөөсөө л бидний итгэлийн амьдралд хандж байгаа хандлага, бидний итгэлийн амьдралаас гарч байгаа үр жимс, бидний итгэлийн амьдралыг тэрхүү бурхнаас өгөгдөж байгаа дуудлага, бурхнаас өгөгдөж байгаа бидэнд өгсөн тэрхүү зарчмыг хэрхэн биелүүлж байна гэдгээс л харагдаж байгаа зүйл. Энэ 7 хоногт сайн мэдээ хин нэгэн хүнд ярьсан хүн байвал гараа өргөнө үү? Баярлалаа. За 3 4 за 1 4 5 хүн байх шиг байна. Бурхан биднийг бусдад сайн мэдээ яриасаа л гэж үг нь байлгаад байгаа шүү дээ. Бурхан биднийг бусдад сайн мэдээ яриасаа гэдээ энэ дэлхийн сүрэл ирэхгүй байгаа юм. Эцсийн өдөр ирэхгүй байгаа юм хүмүүсээ. Есүс ирэхгүй байгаа юм. Яагаад? Яагаад Есүс энэ дэлхийн эцсийн тэр өдрийг болгож энэ дэлхийн ертөнцийг одоо шүүх тэр гайхалтай цаг ирэхгүй байгаа юм бэ гэж бодож байна. Яагаад гэвэл та биднээр дамжиж нэг хүн ч гэсэн Есүсийг мэдэж аврагдаасаа гэсэндэ. Есүс эцсийн тэр өдрийг хойшлуулдаг юм а гэдгийг Библиэлд бичсэн байдаг. Амен. Чухал байгааз. Ойлгож байна уу? Надаар дамжиж, танаар дамжиж, биднээр дамжиж нэг хүн ч гэсэн Есүсийг мэдээд аврагдаасаа гэсэндэ. Эцсийн өдрийг Есүс хойшлуулж байгаа. Яагаад гэвэл Есүс ирээсэн гудамжинд байж байгаа аригчин ч бай, хулгайч ч бай, алаанч ч бай, түлээч ч бай бүгдэнд нь хайртай. Тэр хүмүүс бүгдээрээ Бурхны бүтээл байхгүй юу? Тэр хүмүүс бүгдээрээ аврагдах эрхтэй хүмүүс. Аврагдах ёстой хүмүүс. Харин тэр авралын агуу ажлыг нь Есүс биднээр дамжуулж хийхин тулд өнөөдөр та биднийг эрхэлж сонгосон юм аа. Бидний амьдралд үр жимс байгаад, бидний амьдрал гэрэлтээд тэр гэрэлд харанхуйд амьдарч байгаа хүмүүс орж иж хамтдаа Христийг магтан дуулахын тулд Есүс өнөөдөр та биднийг сонгосон юм аах тусаа. Зөвхөн та бид хоёрын харилцаа аврал байдгийн биш. Бид нар үүндээ Авраам Бурхан хоёрын 15 дугаар бүлгийн эхний хэсгээс харах юм бол Бурхан Авраам хоёрын л зөвхөн харилцаа гарч байгаа боловч энэ харилцааны цаана энэ дэлхийн аврал тэр чигтээ яригдчихэж байгаа юм аа. Дэлхийн хүмүүсийн аврал тэр чигтээ, дэлхийн хүмүүсийн ерөөл тэр чигтээ яригдчихэж байгаа юм аах тусаа. Тийм учраас бүгдээр хамар доорхоо харж амьдрахаа болио. Зөвхөн хамраа харж амьдрахаа болио. Нүдэнд чинь таны хамар харагдаж байгаа боловч хацарч байна, амч байна, ирүүч байна, чигч байна. Ахиухан харж амьдрээ бүгдээр. Амен. Таны хамар доор ам харагдахгүй байлаа гэд байхгүй гэсэн үг биш шүү дээ. Тийм биз? Тийм болохоор та өнөөдөр зөвхөн нүдэнд чинь харагдаж байгаа зүйл асуудал биш. Нүдэнд чинь харагдаж байгаа зүйлийг л зөвхөн одоо өөрийнхөө асуудал болгоод яваад байх биш. Харин түүнээс саатахыг Бурхны бидэнд өгөгдөж байгаа тэр алсын харааг өөрийнхөө амьдралын зорилго болгож амьдрах ёстой юм шүү гэдгийг би та бүхэнд сануулж хэлхийг хүсэж байна. Амен. За ингээ Библийн эсхийг үргэлжлүүлэн бүгдээрээ харъя. Бурхан Авраам дахин сануулсан. Тэрийг 4-5 хүчрхэг хааныг цохоод ялаад бүх юмаа аваад ирсэн. Тэгээ эргээд үргэлжлүүлээд харах юм бол би чиний шагнал чиний бамбай байна
гэж Бурхан түүнийг дахин урамшуулан хэлээд 2 дугаар ишлээс харах юм бол Авраам түүнд хэлсэн. Эзэн Бурхан минь та надад юу хайрлахсан бол би үр хүүхэдгүй бөгөөд миний голомтыг сахих хүү бол энэ Дамаскийн Элизар юм а гэж хэлсэн байна. За энэ чинээс харах юм бол нэгэн сонирхолтой хариултыг Авраам өгч байгаа юм. Тэр юу вэ гэхээр Авраамын гэр бүлд яг өв залгамжлах хүүхэд тухайн үед байхгүйсэн. Энэ Дамаскийн Элизар гэдэг бол түүний гэр бүлийн зарцсан жилүүдээ нэг тийм хүн байсан. Тэгээ Авраам бол Бурханд хэлсэн л дээ. Нөгөөдөг чинь тайлхруулаад тавшруулаад ирэхэд нь Авраам за Бурхан минь та надад ер нь юу өгөх юм болоо? Би үр хүүхдгүй шүү дээ. Та намайг хамгаална л гэдэг юм. Та ингээл Тэнгэрийн одоо элснээс одноос олон далайн иргэн элснээс олон хүүхдтэй шухтаа болгоно л гэдэг юм. Гэтэл одоогоор надад ганц ч хүүхд алгаа. Та ер нь яах юм бэ гэдэг зүйлийг ярьсан. Авраам. Уг нь сонирхолтой л доо. Яг энэ асуулт нь нэг талаасаа яг логикоор нь бодоод үзэх юм бол Авраам Бурханд ийм асуултыг тавихаас өөр аргагүй. Уг нь хэлээл байгаа юм тий. Чи өстө бодаа болгоно. Чи өстө гоё чамаар дамжаад энэ дэлхийн үндэстнүүд аврагдсан чиний хүүхд ийм олон болно гэ. Тэгээ ингээ харсан чи юу ч байхгүй. Логикоор нь бодох юм бол энэ яг үнэндээ Авраамын асуулт бол зөв асуулт. Бурханаас асуух хэрэгтэй. Та намайг өрөөнө гэдэг юм олон хүүхдэд болгоно гэдэг юм гэтэл надад одоо ганц ч хүүхд алгаа. Яах юм болж яана гэдэг зүйлийг тавьсан. Нөгөө талаас нь аваад үзэх юм бол хүмүүсийн нөгөө мартамхай өөдгүү зан чанар энэ ч харагдаж байгаа. Бүгдээрээ бодъё да өмнөх хэсэгтэр бүгдээрээ үзсэн шүү дээ тий. 2 өдрийн өмнө 2 удаагийн өмнөх номлол дээр нөгөө нэг хаадуудыг 4 улсын хаадыг Авраам цогч байгаа шүү дээ тий. 4 улсын хаадыг хэдэн хүнтэй очиж бодоолголоо. Шивэ хагтыг авах шилэн нэлүү хэрэггүй гэл нэг дуулж молоолсэн санаж гинүү танаас. 318 шилдэг цэргүүцтэйгээ Авраам очоод тэр бүхэл бүтэн 4 хааныг бүгдээринг нь бодоолгосон. Бүгдээринг нь ялж ирсэн тийм ээ. За тэгээ яасан бэ? Нөгөө нэг үжигсэнтэй сайхан гэргийг тэр хаан булаагаад авцсан байсан чи Бурхан ажиллаад ирээд Авраам нь Бурхан минь чи ястаа яагаад надад хэлсэнгүй чиний ихнэр байсан юм бэ штэ ястаа алуулах чинь штэ би Бурхан ихнэр бушуух авч үзгээд авчираад өгсөн. Бад үсэх юм бол Бурхан түүнийг ивээсэн хിവэрэл байгаад байгаа юм. Ерөөсөө хിവэрэл байгаад байгаа. Бурхан түүний амьдрал гайхамшгуудыг үзүүлсэн хിവэрэл байгаад байгаа юм. Амьдралын түүхийг аваад үзэх юм бол. Тэгэл амлаалгаа. За чи өрөөгднөө. Чамаар дамжиж би үндэстнүүдийг төрүүлнэ, өрөөнө. Үр хүүхдүүдийг чи олон болгоно. Газар нутгийг чамд өгнө гэл. Авраам харин тэр үед Бурханаас асуусан хэрхэн яаж Бурхан минь надад одоо нэг ч хүүхэд байхгүй. Уг нь өнгөрүүлсэн амьдралаа аваад үзэх юм бол боломжтой юу? Бурханы тэр үгэнд итгэх боломжтой. Бурхан түүний амьдралд агуу юмнуудыг хийгээл байгаа байхгүй. Түүгээр дамжуулаад өөрийгөө харуулаад байгаа. Тэгсэн ч гэсэн Авраам Бурханаас асуусан баталгаан гэсэн. Бурхан минь яаж? Хэрхэн? Одокей олон хүүхэдтэй болох юм бэ Бурхан минь гэж байгаа шүү дээ. Бидний амьдрал бидний өнгөрүүлсэн түүх аваад үзэх юм бол Бурханы өрөөл маш их байдаг. Миний амьдрал маш их байдаг. Бурханы өөрийгөө харуулсан, таниулсан амьд гэдгээ гэрчлэн харуулсан тийм түүхэл миний амьдрал маш олон байдаг. Та бүгдийн амьдрал ч гэсэн байгаа гэж би итгэж байна. Амен. Бурхан өн мөнхөөс эхэлж амьд оршиж байсан. Одоо ч гэсэн амьд байгаа. Өн мөнхөөс эхэлж та бид нарыг хандсан тэр авралын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байсан. Одоо ч гэсэн хэрэгжүүлсээр байгаа. Танд байгаа өнөөдрийн амьдралыг, өнөөдрийн сайн сайхныг хүртхийг хүсэж байгаа хүмүүс дэлхийн ертөнцийн маш олон байгаа. Маш олон байгаа. Бид заримдаа өөрт байгаа зүйлээ сайн сайхан гэж үнэлдэггүй. Олж харддаггүй. Тэгж ойлгож хүндэтгэж харьцдаггүй.
Хүмүүс бид нар муухай их шуналтай. Нэгэн хүн хэлсэн байдгийг энэ дэлхийн ертөнцийн дүүргэж болохгүй цорын ганц зүйл бол хүмүүний зүрх сэтгэл юм а гэж. Юу гарч дүүрэхгүй. Юу тааж байсан дүүрэхгүй. Уг нь бол хүний хэрэгцээ чинь гайгүй жоохон шүү дээ. Нэх амир их биш байхгүй юу? Ясим дэр өчигдөр бид нэр ярьжсэн нэг залуу маань нөгөө сакс тоглож байгаа нэг амир пүүз авсан талаар ярьж байна. Би ястаа шал тэнийг амтаа гэл. Яасан гэсэн чи би энэ пүүзийг нэг Америкт ганцхан удаа очсон. Тэгээд тэр LA-гээд хамгийн үнэтэй газраас нь баг $300 би энэ пүүзийг авсан шүү дээ пастра. Гэхдээ тэгээ яач юу гэсэн чи. Гэхдээ би $300 авчираад наран туулаас очсон бол баг нэг шуудаа пүүз авах гэсэн байл шүү дээ. Тэр нөгөө хороолт гэдэг боцоолоо байл ямар дэлгүүр өгдөг лээ. Юу илээ нэр нь? Боцоолоо мөн биз дээ. Йоо би тийшээ ороод үндэ нэг аз жаргалтай хөдөлთა авалт хийж үзсэн шүү. Ёстой гоё хөдөлთა авалт гэсэн. Тэгж хөдөлთა авалт их ч бас гоё юм бэлээ. Бараг харагдсан болгоно авчиж байгаа юм чи. Гоё гэж бод. Ягаад тэгэхээр амар хямдхан 5,000 пүүзэн гэсэн чи 15,000 амар Nike гэсэн бичгтэй. Хүний амьдрал үнэндээ хэрэглээ айгу багтаа байхгүй. Их сүртэй юм байхгүй. Ядаад нэгтэй амир юм. Гэтэл өнөөдөр хэдэн 100 сая доллартай хэдэн тэрбум төгрөгтэй хүмүүс за би одоо үхтлээ олох идэх мөнгөө олчлоо. Үхтлээ хэрэглэх юм олчлоо гэд сайхан гэртээ хөвтөж гинөө. Яаж? Шаал. Хаал. Сая төгрөгтэй бол 2 саятай болохын төлөө 2 саятай байгаа бол 20 саятай болохын төлөө 20 саятай бол 200 тэрбумтай болохын төлөө өнөөдөр яваа. Шунаал. Тэгээ олж авч чадчих нь үү? Магадгүй чадчих байгаа. Чадсан ч гэсэн дахиад явна. Нэг зураг байдаг тийм ээ. Мөнгөний өнөөс гүгээл эхнийх нь барьж аваад хоёр дахь нь барьж аваад ингээл яваа л байсан. Тэгэл ийм төр дүр мөнгөтэй болсон чинь үхэл цаана зогсож идэг. Яг л ийм амьдралаар өнөөдөр хүмүүс амьдарч байна. Яагаад гэвэл хүмүүсийн зүрх сэтгэл хүмүүсийн дотор чинь дүүрэхгүй хизээч. Юу гарч дүүрэхгүй. Харин энэ хүний зүрх сэтгэлийг юу дүүргдэг юм бэ? Талархал дүүргдэг. Амен. Талархал гэдэг зүйл бол хүнийг юутайч байсан аз жаргалтай сэтгэл хангалуун амьдрах тэр өрөөлийг өгдөг юм. Боломжийг бурхан талархаж амьдрах амьдрал. Эхнэр нөхөр хоёр нэг очлоо л. За чи тийм, би юм, чи тийм, би юм гэлтэй. Очлоо л байл. Тэгээ сайн сайхан зүйл үе болох уу? Сайн сайхан үр жимстэндээс бид нар олж харж чадах уу? Өөрснөө нэг сайхан юм шиг бид нар нэг очлоо л идэг. Яс юм дээр миний хажууд намайг төвчээд байж байгааг тэр нэг юм чи бүр агуу нэг юм байхгүй. Бүр мундаг нэг юм байхгүй юу? Бид нэг нэгнийгээ янз янзаар одоо л хэлээл тэр их мөнгө олж гин, чи бага мөнгө олж гин, тэр арих ууж гин, чи ингэж гин хэл тэ. Үндсэндээ бидний хувьд талархахгүйгээр хизээч аз жаргалтай, баяр хөөртэй амьдрах боломж байхгүй. Тэгэхээр бүгдээ нэг нэгэндээ сайхан талархаж амьдарцгаая тэхөө. Амен. Бурхан талархаж амьдарцгаая. Өнөөдөр таны амьдралд хийсэн тэр гайхамшигтай зүйлийн чинь төлөө бурхан талархаж амьдрий. Би танаас нэг асуулт асууя л да. Хүүхдтэй юу? Гараа өгдөө. За хөрөг зүгээр дээш хөрөг. Нэг хүүхд мөхтөг энэ тийм гээд гойчлохгүй. Танасыг. Олон хүүхдтэй цөөн хүүхдтэй гэж ярихгүй. Хүүхдтэй хайртай юу? Хэр хайртай? Зөндөө хайртай өстэй. Зөндөө хайртай юу? Тэгвэл таны эхнэр юм уу нөхөр байхгүйсэн бол тэр хайртай хүүхд чинь төрөхгүй. Бити гордцгаа та нар. Өөрөөр нэг майр зартай адилхан бодох хэрэггүй шүү дээ. Майр үл яг ариун сүнсээр ингээд төрөөд Есүс мэндэлсэн тийм. Таны нөхөр юм уу эхнэр чинь хичнээн муухай баа юу гэдгийг одоо та игээд уурн өрх юм бол сайхан ярина л та ер нь бол. Ингэсэн тэгсэн тийм амтын ийм амтын гэ тэ. Тэр ямар ч амтан байлаа гэсэн. Тэр хүн байгаагүй л таны хайртай хүүхд чинь төрөхгүй.
Египтийн горьд. Түүнийхэн төлөө ядаж түүнийг хүндэлж хайрлах ёстой юм аа. Амен. Тэгэхээр найзууд минь, ах トゥ уснар минь, бидний зүрх сэтгэл бол хизээш дүүрэхгүй. Бидний зүрх сэтгэл бол үнэхээр тийм амархан дүүрдэг зүйл биш. Тийм учраас бүгдээрээ зүрх сэтгэлээ дүүргэж, баяр баясгалантай, аз жаргалтай, сайхан амьдрахын тулд талархал гэдэг зүйлийг амьдралдаа бүгдээрээ бэлхэм дүүрэн байлгаж амьдрья гэж бодож байна. Амен. За тэгээд нөгөө нэг хүүхд бүтээлсэн нөхөр их нэртэй энэ цуглааныг дуусгаад сайхан баярлаа гэж хэлцгээрээ заяа. Нэрээ бодоодсэн чи байгааг бол хүүхд гарахгүй байсан юм шүү дээ. Баярлаа чамд гээд хүүхдтэй болгож гисэн те. Хэлээрээ заяа. Эцэг ихтэй ч гэсэн, найз нөхдөд ч гэсэн хүн байгаа учраас бид нар аз жаргалтай амьдарч байгаа шүү дээ. Тийм биз? Гудамжинд хинч байхгүй байсан бол яана. Сайхан уу? Уг нь ингээл ганцаараа машин ташинараа давхиал гоё л да тий. Тэгээ та бодлоо. Гудамжаар ингээл гав ганцаараа ингээл давхиад ах хөдөө мөдөө замд ингээл гав ганцаараа давхиад ах амар уйтгартай байсан. Шал тэнэг тий. Одоо ингээл гарангууд бүглээ чи урдуур хоогоор орлоо гэж бөө хэрүүл болоод дэг. Тийм байж ш амьдрал сонирхолтой байгаа хэрэг. Тийм байж ч гоё байгаа хэрэг. Тэгэхгүй ингээл ганцаархнаа бүх юм чинь бэлэн байг. Бүх юм чинь бэлэн заяо. За бензин колонкоос очоод өөрөө дүүргэж игээл дэлгүүрээс ороод өөрөө бүх юм аваал те ингээл явлаа. Ямар ч сонирхолгүй шүү дээ. Тийм амьдралыг та нар хүсэж гинөө? Ганцаархнаа байлаа. Тэгвэл хүн удаан амьдрахгүй мэдэхгүй хэд хоног болоод боож. Бид нар юмыг муухай харлуулж харах юм бол харал харагдана. Жохон цайруулж харах юм бол ичнээ хар царайтай хүн ч гэсэн цагаан харагдана. Аливаа нэг зүйлд бид нар жохон гэгээлгээр, өнгөлгөөр, талархалтайгаар хандах юм бол ямар ч хүн, ямар ч зүйл бидэнд сайхан харагдана. Материйн зулцэг хүртэл эцэг ихтэй хөрхөн л харагддаг ш, тийм ээ. Тийм болохоор бүгдээрээ аливаа нэг зүйлийг сайн сайхнаар төсөөлж, аливаа нэг зүйл сайн сайхнаар хандаж, аливаа нэг зүйл талархалтайгаар амьдарцгаая гэж би та бүгдийг уриалж байна. Амен. За ингээ Авраам бурхнаас асуусан үнэндээ түүний амьдрал тэр бурхны яриад байгаа шиг тийм гайхамшигтай зүйл болох боломж байхгүйсэн. Бурхан түүнийг чи олон хүүхдтэй олон өрөөгдөн гэж хэлсэн. Гэтэл Авраамын амьдралд юу олон хүүхд бүтээл ганц ч төрсөн хүүхд байхгүйсэн. Тэгээ Авраам хэлж байгаа шүү. Хөөрхий миний Дамаскын Элизар миний зарцал миний үр удам болох юм байна да чаавас бурхан минь. Тэгээ энэ муу юм уу биш юм уу та нэг хилээд ихтэй бурхнаас асуусан. Цааш нь үргэлжлүүлээ харах юм бол Авраам ингэж хэлсэн. Та надад өр удам заяагаагүй харагтун гертмэн өссөн хүү миний өв залгамжлагч болно гэж хэлжээ. Авраам тэгээ бурхнаас хэлсэн. Та өнөөдөр бодит байдлыг харах юм бол миний хамрал харагдаад байна. Тийм учраас миний нүүрэнд ам байхгүй гэж хэлж байгаа юм. Яг бурхны өмнө Авраамыг хариулж байгаа хариулт бол ерөөсөө тийм. Бурхан түүнд хэлээд байгаа шүү дээ. Тийм чамаа хүүхдийн чинь би илснээс олон болгоно, одноос олон болгоно өрөөнө гэдсэн. Тэгсэн Авраам хэлсэн. Гэхдээ миний нүдэнд энэ хамрал харагдаад байна л да. Нэг том хамар харагдаад байна. Би бол том хамартайгаар алдартай шүү дээ. Энэ хамар сайн харагдаж байгаа. Тэгээ Авраам бас тэгэл тиймэрхүү яг өөрийнх нь нүдэнд том хамар ингээ том юм харагдаж байгаагаар л тэрийгээ ингээл нэрлээд байсан. Тэгсэн бурхан Авраам тэгээ хамарны чинь доор ороод байгаа. Ирүү байгаа. Чи наадах нэг хараатахтаа л гэдэг. Тэгсэн бурхан үгүй Авраам үгүй. Миний нүдэнд хамрал байгаа учраас энэ нүүрэн дээр хамарнаас өөр юм байхгүй гэж үздэг бурхан. Тэ Авраам. Харин эзний үг түүнд ирж тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй. Харин өөрийг чинь биес төрөхөн л өв залгамжлах болно гэд түүнийг гадагш гаргаж чи тэнгэр өөд хар. Одыг тоолж чадваас тоол. Тэгээд тэр түүнд үр удам чинь ийм олон болно гэж айлдав. Тэгээд Авраам эзэнд итгэсэнд эзэн үүгээр нь түүнийг зөвдөд тооцсон. Тэгээд бурхан цааш нь Авраам цааш нь бурханд хэлсэн. Үгүй бурхан энэ л надад байна өөр энэ минь надад байхгүй байна гэсэн тийм үү. Тэгсэн бурхан яасан бэ гэхээр түүнийг гаргаж ирэнгүүтээ харуулж байгаа юм. Одоо ингэ би танаас их харуул та нарын ам хамар чих нүд бүгдийг чи ингэ харж байгаа байхгүй тийм. Ингээд харуулангуудаа энэ хүмүүс бүгдээрээ ийм юмтай юм чи эннээс олон тийм гайхамшигтай зүйлийг чиний амьдралд бий болгож өгнө гэж бурхан хэлсэн Авраамд. Дагуул гаргангуудаа Тэнгэрийн одыг харуулад чи тоолж чадах уу гэсэн. Би чиний үр удмыг яг л ийм болгоно. Эннээс олон болгоно гэж Авраам бурхан хэлсэн. Халелуя.
Бурхан боломжгүй гэж харагдаж байгаа зүйлийг боломжтой болгох юм ах тусраа. Бурханд ямар ч зүйл боломжгүй ингэж байдаггүй. Тэр Бурханы хүсэл бид алхаж чадах юм бол Бурхан бидний амьдралаар дамжуулж агуу ажлуудыг хийх болно гэдгээ Библиэд хэлсэн байдаг. Гол нь бид итгэх ёстой. Итгэл. Амен. Та нар дагаад хэллээ итгэл гэж. Цэнгийнхээ хүүхд биш шүү гэхдээ. Бурханд итгэх итгэлийг ярьж байгаа шүү. Итгэл. Тэр итгэл бидэнд байх юм бол бид боломжгүй зүйл гэж байхгүй. Тэр итгэл бидэнд байх юм бол бидэнд бүтээж чадахгүй зүйл гэж байхгүй. Тэр итгэл гэж бидэнд байх юм бол тэр итгэлээр дамжуулж Бурхан ажиллах болно. Таны амьдрал өнөөдөр уналт, босолт, хүнд хэцүү юу ч байж болно. Би харин танд хэлмээр та Бурханд итг. Та хэрвээ Бурханд итгэх юм бол таны амьдралд Бурхан өөрийн өрөөлийг өгөх болно. Авраам ганц ч хүүхдгүй байсан. Гайхалтай шүү. Яг энэ зураглал бол үнэхээр гайхалтай зураглал заяа. Та нар бодоод үзтээ нэг ч хүүхдгүй байсан Авраам. Тэгсэн Бурхан түүнд хэлж байгаа юм тийм үү? Тэнгэрийн одыг тоолж чадахгүй чи. Би чиний хүүхдүүдийг ийм олон болгоно гэж хэлсэн. Тэгээ Авраам яасан гэж байна энэ хэсэгт? Авраам эзэнд итгэсэн. Авраам. Тэгээд Авраам эзэнд итгэсэн гэж. Нэг ч хүүхдгүй мөртлөө тэр Тэнгэрийн одноос олон хүүхдтэй болгоно гэж хэлж байгаа Бурханы тэр амлалтанд Авраам итгэсэн байгаад байгаа юм. Халелуя. Ах トゥ усэр минь. Энийг л итгэл гэж нэрлэж байгаа юм л да. Ер нь бол боломжгүй зүйлд итгэх тэр зүйлийг итгэл гэж байгаа. Гэхдээ нэг зүйлийг ойлгоорой. Боломжгүй зүйлд итгэж байгаа тэр итгэл нь өөртөө биш, шуналлаа биш, хүсэлтэй биш шүү. Ойлгож байгаа биз? Би сая доллартай болно. Пастор боломжгүй зүйлд итгэх гэсэн би итгэлээ. Маргаа сая доллартай болно нэ. Горд, голоны бас гэж багт ирдэгсэн. Би дэлхийн мисс болно. Пастор боломжгүй зүйлд итгэх гэсэн болно гэж гордож гинөө. Болохгүй. Бурханы амлалтанд. Амен. Бурханы амлалтанд бид итгэх юм бол тэр үед Бурхан бидний амьдралаар дамжуулж ажиллах болно. Магадгүй бид нэр зөв зүйлд, бага зүйлд итгэмжтэй байх юм Бурхан бидэнд их зүйлийг хариуцуулна гэж хэлсэн. Гэхдээ Библиэрээс эзэж Бурхан биднийг саятан болгоно гэж хэлж байгаагүй шүү. Бурхан биднийг мисс болгоно гэж хэлж байгаагүй. Бурхан биднийг одоо ямар нэгэн бидний хүсдэг тэр хүсэл шунал эд баялгаар биднийг ханган өрөөнө гэж Библиэлд эзэж хэлж байгаагүй гэдгийг та сайн ойлгоорой. Харин энэ Библиэд гарч байгаа Бурханы хүсэл доторх итгэх итгэлд Бурхан хариулна гэдгийг хэлсэн. Хэрвээ тэр Бурханд итгэх юм бол өрөөнө гэдгийг хэлсэн. Тэгээ Библийн үргэлжлүүлээ харах юм бол цаана хэлж байгаа шүү тийм ээ. Тэгээд эзэн Авраамын тэр боломжгүй зүйлд итгэсэн итгэлээр нь дамжуулж зөвхт байдал тооцсон гэж. Халелуя. Зөвхт өгцсөн гэж хэлж байгаа. За. Тэгэхээр юм байна. Эрхэм Евэлийн хор цуглааны итгэгч нараа. Бурхан өнөөдөр танд хэлж байна. Бидэнд хэлж байна. Одоо харагдахгүй л дээ одоо харамсалтай. Тэгээ одоо идэхтэй харсан шүү зөндөө болно тийм. Евэлийн хор цуглааны итгэгч биднэрээр дамжуулж аврагдах стийн тог Бурхан одноос олон болгоно гэж хэлж байна. Амен. Өнөөдөр таны амьдралаар дамжиж, таны эзэнд итгэж байгаа тэр гэрэлтсэн амьдралаар дамжиж, эзэн рүү ирэх хүнийг одоо бүгдээрээ нэг жоохон өөрсдийнхөө хүрээнд харуулж ирчих. Энэ дотор байгаа хүмүүсээс хавьгүй олон болгоно гэж эзэн хэлж байна. Амен. Бид нар өнгөрсөн нэг 2-7 хоногийн өмнө энэ сандлыг нэг дүүргэж сууж утсан тий. Ингээд дүүргсэн энэ хоёрыг нэ ч гэсэн дүүрхгүйсэн тий. Одоо хэлсэн шүү дээ. Хэдүүлээ нэг ганц 2 сард ингээд туршилт хийгээд үзье. Тэгээ энэ хоёрыг нэг хэрвээ дүүргээд нөгөө сандлууд нь ингээд хоосон байх юм бол хэдүүлээ сандлуудаа ураа. Хайрын сандал ингэж байлгаад явах. Эсвэл зарыг. Цаан чи сандалгүй хүн зөндөө бай. Энд навэчид өгчий. Одоо энэ сандлыг энэ урд игнэний сандал ямар ч хэрэггүй шүү дээ. Яг юм. Хайрын сандал. Энэ тэр нөгөө хуучин нойтон эд юмс авна гэдэг зар дээр тавьчих бол аваа өнд хөрнө энэ. Энд байлах хэрэг юу вэ бидэнд? Тэр нь яах юм? Зарах юм уу яах юм? Өөрснөө шийдэл л да бүгдээрээ. Яах вэ? Зарах уу сандлаа?
Зарах шиг амархан юм алга зүгээр. Хинд хадгалаад байгаа юм нэг. Яах гээд байлгаад байгаа юм? Та зөвхөн өөрөө бурхан дээр би бүтэн сайндаа нэг тэгээд нэг үлгэн салга ирээдэл боллоо гэж бодож байгаа бол нэг нөгөө хэдүүлийн сандлыг зүгээр зараа ич. Тэгээд тэр сандлаар зарсан мөнгөөр сайхан хоол мол авч идээд нөхөрлөөл нөгөө нэг мах зах шарж идэл бид нар чинь энэ сайхан алдартай нөхөрлөдөг цуглаа шүү дээ. Ер нь бол тэгэл байж ий та. Тэхүү. Бурхан ийм зорилгын дагуу биднээсийг дуудсан уу? Үгүй шүү дээ. Бурхан ийм зорилгын дагуу биднээсийг дуудаагүй. Өнөөдөр энэ сандал дүүрэн хүнтэй байж энэ сандал дээр тийм үү? За битээ буруугаар ойлгочихорой. Би нэг өөрөө ингэж урд нь гараад нэг олон хүн сайхан харагдах гэдэг яриад байгаа юм биш үү? Тэ? Энэ сандал дээр аврагдагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэхийг бурхан хүсдэг юм. Тэр ажлыг бурхан биднээр дамжуулж хийхийг хүсэж байгаа юм л да. Нэг пастор ярьжсэн тэ. Ер нь энэ бурхан хонь сүрэг хончин гээд итгэгчид хонь сүрэг гэж ярьж байгаа юм л да. Тэгээ энэ хонь сүрэг өсөхийн тулд яах ёстой вэ гэж асуусан. Энэ хонь сүргийг хончин өсөх үү, хонь өсөх үү гэж асууж байгаа. Та нар юу гэж болж байна? Хонь өсөх юм уу, хончин өсөх юм уу? Хончин өсөх үү? За би хэлье. Хончинтойгоо нийлж ижил өснө. Хонтойгоо нийлж ижил өсдөг юм. Хэрвээ хонтойгоо нийлвэл өснө. Хэрвээ хончинтойгоо одоо ямар нэгэн байдлаар харилцаанд орох юм бол голууз мах гарна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ яриад байгаа тэр пастрын хэлж байгаа зүйл бол ер нь бол номлол дээр хэлэхдээ итгэгч нараа сайн мэдээ сайн тараая. Хонь сүрэгтэйгээ нийлж иж өсдөг юм аа. Хэрвээ хончинтойгоо ямар нэгэн байдлаар яах юм бол голууз махал бий болдгийг энэ гэж хэлж ирсэн л та. Тэгээ би ч нэг авчирсан хүний чинь голууз мах болгоод байхгүй л дээ. Гайгүй. Бид нар манай сүр пастртээр л махан нэг дургуулсан ш зүйлийн үед баг идж байгаа. Сүр пастор чинь цагаан халтан болох гэж байгаа тотох. Тэгээд бидний хувьд бол нэг тийм мах цахан дурлдаг хүмүүс биш. Тэгэхээр нэг голууз мах цах бидэнд хэрэггүй. Тэгээ хондод минь сайхан хонио энтэндээс олж ирээд сайхан хамтдаа идэж шилцгээдэй л гэж та бүгдээ хэлж байна да. Амен. За ах トゥ уснаар минь. Авраам боломжгүй зүйлд итгэсэн. Тэгээд тэрээр зөвдөд тооцогдсон. Үнэндээ түүний амьдралыг үргэлжлүүлэн харах юм бол тэнд гайхамшигтай ерөөл болоод одоо ч гэсэн бид нар түүний үр удам, түүний итгэлийн үр удам, зөвхт байдлын үр удам гэж тооцогдож явж байгаа. Авраам эцэг олон хүүхэдтэй гэдэг нэг дуу байдаг шүү дээ. Сониндоо те. Хаавс еврей үгний хүүхдүүд бид нар болчих шиг бодогдмоор. Тэгтэл үнэндээ итгэлээр дамжиж бидэнд ирж байгаа тэр ерөөл бол өнөөдөр Авраамын үр удам бидэнд дамжиж ирсэн тэр гайхамшигтай бурхны амлалтуудын ерөөлийн илэрхийлэл юм байгаа юм л да. Тэгэхээр найзууд минь та одоо над тархиндаа байгаа чөтгөрийн өгсөн муурын сүнсний өгсөн бодлыг авчая гэж би танд хэлмээр. Юу вэ? Тэр чөтгөрийн өгсөн бодол. Одоо байгаа амьдралдаа, одоо байгаа Христ итгэлийн энэхүү амьдралдаа ханч цадцсан амьдралыг чинь би хэлээд байгаа. Өөрөөр хэлэх юм бол та бүтэн сайнд нэг арайчуу цуглаанд ирээд тэгээ бурхны үгийг номлоод тэгээ гандан мандаа орохгүй химиж шүтээ мүтэн шүтэхгүй ингэ явж ивэл болоо гэж ойлгож байгаа бол андуураарай. Сэрээрээ. Хайтаахан амьдраарай. Бурхан биднийг ингэж амьдруулахын тулд авраагүй юм шүү, өрөөгөө юм шүү. Бид нар яг үүндээ тэгж боддог. Би христчин хүн мөн үү? Мөн. Яаж юм? Манай гэр турамчтай байгаа юу? Байхгүй. За би арихуу завхарж гин үү? Үгүй. За эсвэл яадгийн лам дээр очиж гин үү? Үгүй. Тэгээ яасан. Тэгээ би бүтэн сайн тарин цуглаандаа ирдэг. Хаяа нэг надад мөнгө зөнг хэрэгтэй болдог ч юм уу? Өвдөж өмдөхөр би бурхнаас залбирдаг. Би лам амд очиж мөнгө өгч ном уншуулдаггүй. Инээс илүү яах юм би? Би чи ингэж христчин болно шүү дээ. Гэж олон хүмүүс тэгж боддог. Тийм та нар бодож байна. Бид нэр яг тэгж боддог байхгүй. Ингээл яг ийм амьдралын илэрхийлэл, ийм амьдралын тойрог дотор бид нэр энийг л би христчин хүн гэж ойлгочдөг. Бурхны тэр агуу төлөвлөгөөг үнэндээ
Стонер химхэлтэн доош нь хийж байгаа байхгүй энэ бодол бол. Гэтэл эзэн Авраамд яасан? Өөр хүүхдгүй байхад нь бол Тэнгэрийн одноос олон хүүхдтэй чамайг болгоно гэж хэлсэн шүү дээ. Тэгээд Авраам итгэсэн. Тэгээд өөр хүүхд нь өнөөдөр бид нар Авраамын үр удам итгэлийн хүүхдүүд болоод явж байгаа. Халелуя. Ийм агуу төлөвлөгөөнд Авраам боломжгүй мэт санагдж байгаа төлөвлөгөөнд итгэсэн учраас үр жимсэн өнөөдөр бид нар гараа явж байгаа юм тусраа. Есүс нэгэн цагт өөрийнхөө 12 дагалдагчид ирсэн. Тийм үү? Та нар надаас олныг сайн мэдээд дамжуулж аврагдах тэр боломжийг авчирна гэж өөрөө Есүс хэлсэн байгаа шинэ гэрэн дээр. Өнөөдөр биднээс Есүст итгээд Есүсийг дагж байгаа хүмүүс мөн үү? Мөн. Тэгвэл бид Есүс Христэд тэр хэлсэн амлалт, Есүс Христийн тэр ярьсан тунхаглал бидэнд хамаатай гэдгийг би тань сануулахыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл түүнээс олныг, өшөө олныг, өшөө бүр олныг бид нэр Есүс Христээр авчрах боломж бололцоо, хүч чадал нөөц бидэнд байгаа. Яагаад гэвэл Бурхан бидэнтэй хамт байх учраас ах トゥ усраа энэ явдлыг бид нар хийж чадна гэсэн үг. Тийм болохоор толгоондоо байгаа хуваа бодсон арчаагүй чөтгөрийн санаа бүгдээрээ нураач хаяа гэж би таныг уриалж байна. Бурхан танаар дамжуул сайн мэдээ тараалгаж олон хүнийг таны гэрэлтсэн амьдралаар өөрчлөгдсөн амьдралаар дамжуулж аврахыг хүсэж байгаа. Одоо ч гэсэн ажиллаж байгаа. Нөгөө нэг хуваа бодсон амьдралаа бүгдээрээ, нөгөө нэг хуваа бодсон итгэлийн амьдралаа бүгдээрээ орхий. Хаяа гээ. Надаар дамжиж Бурхан тэр дондгийг аварна. Надаар дамжиж Бурхан тэр пагмыг аварна. Надаар дамжиж Бурхан гудамжинд байгаа аригчдыг аварна. Надаар дамжиж байгаа Бурхан тэрхүү авилгачдыг аварна. Надаар дамжиж Бурхан тэр тоглоомчдыг, харт амгчдыг аварна гэсэн итгэл дотор бүгдээрээ амьдрцгаая их тусраа. Тэгээд итгэлд зөкстэй үр жимс гаргацгаая. Бидний оюун бодолд Бурханыг итгэл, Бурханы тэрхүү төлөвлөгөөг нураах гэсэн санааг сатан үргэлж өгдөг. Үргэлж чөтгөр тэр бодлыг бидний амьдралд бий болгодог. Тийм учраас бид нэр тэрхүү зүйлд автдаг. Тийм учраас бид нэр тэрхүү зүйл дотор амьдардаг. Тэгээ үр жимс нь өнөөдрийн энэ олон хоосон сандал. Бүгд нэг олон юм яриад яах. Зүгээр л өнөөдрийн үр дүн бидний нүдэнд илт харагдаж байна. Уг нь чи аврагдагсын та өдөр өдөрт нэмэгдээ те 2 3 4 дугаар цуглаан хийгээд энэ гадаа үүдэнд очрлоод ингэ байж байгаа хэрэгтэй. Гэтэл бид нар өнөөдөр өөрсдийнхөө амьдрал, өөрсдийнхөө өмнө байгаа зүйлдээ түүртэж Бурханы бидэнд өгсөн тэр агуу төлөвлөгөөг бид нар үнэндээ нулимж байгаа. Үл тоож байгаа. Хэрэгсэхгүй байгаа. Энэ бол чөтгөрийн төлөвлөгөө буюу сатааны төлөвлөгөө бидний амьдралд хэрэгжиж байгаа явдал гэсэн үг. Ах トゥ усраа. Таны хөрш, таны гэр бүл, таны ах トゥ ус, таны эх орон нэгтнүүдэд та биднэр л ганцхан сайн мэдээ тараана. Тэ? Та биднэр дамжиж л тэр хүмүүс аврагдах боломжтой. Аврагдах боломжтой. Бид нэр авралын ажлыг хийдэг юм биш. Аврагдах боломжийг нь бид нар бусдад дамжуулж, таниулж, мэдүүлж, харуулж хэлж өгдөг юм. Харин Бурхан өөрөө авралын ажлыг хийдэг юм байна. Бурхан бол өн мөнхөөс өдгөө хүртэл байсан, байгаа, хойштооч байх болно. Түүний хүч чадал хизээч алдраагүй, сулраагүй, түүний итгэмжтэй байдал хизээч хувираагүй, өөрчлөгдөөгүй. Авраам Бурхан амласан амлалтаа биелүүлсэн үү? Биелүүлсэн. Өнөөдөр үржимсэн бид нар байна. Тэгвэл өнөөдөр Бурхан бидэнд ч гэсэн амлаж байна. Та бүгдээр дамжуулж би итгэгчдийн тоог өдрөөс өдөрт нэмэх болно гэсэн агуу амлалтаа Библиэр дамжуулж хэлж байна. Харин бид яах ёстой? Итгэх ёстой. Итгэх ёстой. Бурхны энэ амлалтанд итгэх ёстой.
Бурхны энэ амлалтаар дамжуулж боломжгүй мэт харагдаж байгаа зүйл ч гэсэн бидний амьдралд боломжтой болно гэдэгт итгэх ёстой бид нар. Тэр үед Бурхан таны амьдралд ажиллах болно найзуудаа. Амен. Эх 7 хоногч чинь үнэхээр таны хувьд Бурхан хаанчилсан өдрүүд байх болтугай гэж би хүсэж байна. Өрөөж байна. Амен. Тэр өдрүүдэд таны амаар дамжуулж Бурханы сайн мэдээ тунхаглагдах болтугай гэж би өрөөж байна. Тэгээд тэр сонссон чих болгон хөл болгон энэ газар ирэх болтугай гэж Есүсийн нэрээр би өрөөж байна. Амен. Халелуя. Бүгдээ хамтдаа Бурханд магтаалыг өргөцгөөе.